Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содмын зол жаргал. Хэцүү анги. Чимээгүй юм. Наад руу ч гарыг. Гэхийг зулаа сонсоод өвгөн хүн болохыг сая мэдэж бандлаа. Гэлгэр хавттай сэтгүүл хуйлж барьсан нь сарны гэрэлд хутга шиг гэлэлдсэн болж таарав. Өвгөн зулаагийн хажуугаар гарan нарийн гудамжийг тагалсан банзыг татан онгойлгоод цааш гарах гэхтэн "Яана, уучлаарай хаа. Айсандаа зүрх салгалчлаа" гэлээ. "Миний ч гэсэн уушиг зүрх амаар гарчих төглөө. Яасан том дуутай охин бэ чи?" гэж өвгөн загинсан өнгөөр хэллээ. Зулаа тайвшраад өвгөнтэй хамт төв зам руу дөхье гэж гуйв. Өвгөн "Охин хүүхэд байтлаа харан хушин ийм газраар ганцаараа гүйж явдаг. Бүх зөрөгтэй хүнээ чи" гэж зэмлэх нь өөрөмсөг. Зүрх нь болиулж догдолсон бэлгүүн шатаар өгсөн гарч ирээд хаалгаа түлхүүрдэн оров. Хаалганы чимээнээр хойд ихэн өрөөнөөсөө тосон гарч ирэхэд хүүгийн царай дах бүх гэрэлгээгээ оргүй ариллаа. Яагаад ороодсныг нь асуухад "Арил цаашаа" гэж хэлж үргэлээ. Яг л зуудаг нохойтой. "Би хичнээн чиний хойд өгч гэлээ. Санаа тавьсандаа л асууж ин штэ" гээд хүүхний царайнд гомдол тодорлоо. "Наад жүүжгээ цаад тэнэгтэй л очиж тоглол" гэчгээд бэлгүүн өрөөндөө орж хаалгаа саван хаалаа. "Энэ тэнэг аав юм байж байгаа гэ. Ийм байлаар зөвхөн хүүхэнд толгоогоо мэдүүлж авах гэж" хэмээн амандаа зүхлээ. Өөрийгөө хойд их гэж нэрлээд байгаа энэ хүүхнийг бэлгүүн дэндүү сайн мэднэ. Аавтай нь явуулдаж ээжийг нь яаж зовоосныг нүдэрээ харж чихээрээ сонсож байсан. Ээж нь сэтгэлийн шаналлаасаа болоод л өвчнөн хүндэрж нас барсан гэж бодхоос энэ хүүхнийг буудчихмаар санагдав. Бэлгүүн сая танилцсан хөөхөн охиноо бодъё гэж хичнээн хүчлэвч хажуугаар нь хойд өх хэмээгч энэ шуламшиг хүүхний зөвүүн дүр төрх өвчнөдөө шаналсан ээжийнхэн царай харагдаад болсонгүй. Залуу эхнэр өрөөндөө нулимстай нүдтэй шаналж суун. Дагвар хүн түүн рүү игцэж харахыг ч хүсдэггүй. Аягалж өгсөн хоолыг нь иддэггүй. Тавиур дээрээс шин тавх шүүрч асган цутхан хоол хийж аваад өрөөндөө ороод таг болчихдог. Хорвоог хамтдаа туулах гэж буй хайртай хани минь өөршүүдээ гэж бодохоор бүлэх залгсан мэт дуугүй яваад байж чадамгүй. Хаяа нэг зориг гаргаад АИВ-ийг нь олох гэж оролдон наан цаана нь гүйж ганц нэг үг солих гэхээр дандаа ийхүү харьяар хийтэл уурлаж зүрх төсмөр муу үгээр булдаг билээ. Энэ зөвгүй амтаа. Шүн үчээр 2 дугаатайгаа галзан юм шиг давхиж яваад замын хажуур нэс ч үхээсэ гэж тэр өөрийн мэдэлгүй давгар хүүгээ харааж зүгснээ. Түй гэж хийн үлмэн сандлын түшилгээ тогшлоо. Эхний цаг орох арай л болоогүй байлаа. Энэ өглөө бэлгүүн ёр бусын баяр хөөртэй. Нүдэнд нь зулаа харагдаж дуу аялмаар болно. Бол сайхан гаднаас том гихч хөгжим тэрсээр орж ирээд бэлгүүний өмнө аваачиж тавиад "Баярлаа хөө. Найзын төрс өдөр хөгжимний хөгжинд ёстой бяцууллаа" гэж суулаа. Бэлгүүн хөгжмөө харж байснаа багшийн ширээн дээр аваачиж залгаад "Манай ангийнхаа бүжгэлэх үү" гэж чанга хашгирлаа. Хүүхдүүд орилолдон босч ирээд ширээгээ хойшин шахахад бэлгүүн хөгжмөө асааж FM радиогийн долгионд тохируулаад эцэст нь хүртэл чамгаллаа. Ха надар дөргиж нураад ирэх нү гэмээр. Сувд очиж дууг нь арай намдууллаа. Хүүхдүүд дэвхцэн бүжиж наран туяа мөрөн хоёр л хичээлээ унших гэж ядан сууж харагдана. Гэрэл нарын ганц 2 даруухан охин арын цоохон дээр очиж зогсжээ.
Тэмүн, Бэлгүүн, Дүлгүүн 3 тойргийн голд орж брэйк дансаа эхлэхэд бүгд хөгжөөн дэмжиж оролдлоо. Нэг хартал багш ороод ирчихсэн болцгоо сууцгаа гэж байгаа бололтой хөгжмийн чимээнд бараг л сонсогдохгүй. Хүүхдүүд бүжиглэхээ зогсоосон ч хөгжим нүргэлсэн хэвээр. Сүнжид багш унтраах санаатай очимогцоо Сони гэсэн гялцал хөгжмийг хараад суртчихлээ. Бандахта нэг товч дээр дартал сэдийн уншигч нь гараад ирлээ. Хүүхдүүд шоолон хөхрөлдөөд сүйд. Тэгтэл Дүлгүүн хүрээд төрчихсөн. Багшаа энд дар гээд зааж байна. Сүнжид тэр товчийг нь дартал хуурцагны өөр онгойж хүү яд үлээ гэж уулгалтлаа. Энэ удаа хүүхдүүд бүр доогтой нээлтэв. Сод хурч ирээд хөгжмийг унтрааж өгөөд Дүлгөөнийг загнаж гараа атхан цээжлүүн зохиж байгаа харагдана. Дүлгөөн яолоход хүүхдүүд инээлцээр л Сүнжид багш цөхөртлөө гутарсан зогсож байлаа. Ангийн хүүхдүүд ширээгээ буцааж засч байх хооронд ширээндээ суугаад дотроо өөрийгөө зүглээ. Гэрт минь байдаг хятад хөгжимдөч хүртэл плей стоп товч байдаг шүү дээ. Юундаа ингэж мөнгөнж эн тентэн дарав да. Дүүрч гсэн мөнгнөр хөө юм да. Гэхээс нулимс нь гарчих төглөө. Хичээл тарахад Дүлгөөн гараа зангам баяртай гээд өөр тийш явчихлаа. Тэмүн, Бэлгүүн хоёр байрлуугаа алхацгаав. Бэлгүүн догтлоод байж чадна. Өчигдрийн явдлаа дэлгэхгүй нууя гэж хүчлэвч ярмаар санагдаад болж өгсөнгүй. Найз нөхч өдөр дагин шиг хөөрхөн охинтой танилцлаа гэж догтлон хэллээ. Тэмүн харин энийг нь шин сэтгэлийн үг гэж тоосон шинжгүй доогтой харна. За тэгээд хизээ тэр дагнасаа салах чинь да. Чи юу яриад байна? Хизээж салахгүй. Чи огтод дурлангуутаал уйдчдаг үсттэй. Үгүй ээ. Энэ удаа шаал өөр. Би бүр хичээд ярьж чадахгүй төгдрээд нэрэж хүртэл мартчихад байгаа гээл бод. Гэж хэлэхэд нь харин Тэмүн үнэн голоосоо баярлаж инээлээ. Урд нь октоор тоглоом давхуу хийдэг байсан бол энэ удаа тэр охин надаар тоглож би ичиж улааж байна гэж Бэлгүүн хэлэхдээ бараг нисчихнөө гэлтэй. Би урд нь огт дурлаагүй өрнө. Октод худлаагаасаа хайртай гэж хэлдэг ээж. Энэ удаа шал өөр. Өөрөө ирэхгүй тэр охиныг бодоод л уурч нь унтчих чадсангүй. Хөгжим сонсох гэсэн чинь чихний хажуугаар дүмнээд л ах юм. Гэхдээ Тэмүний зүрх болголлаа. Харин тэгдэм байлээ гэж санаандгүй ам алдчихад өгнээсээ ичээд улаачихлаа. Бэлгүүн бас найзынхаа өмнөөс царайдаа баяр тодрууллаа. Чи ч гэсэн шинэ охинд ийм болчиход байгаа юу? Гэлээ. Тэмүн мөн л царайнд гэрэлтэн их сайхан бодолд автаж дунаартаж байлаа. Дурлал гээчийн балыг адилхан амталж байгаа хоёр найз биенээсээ нуух зүйлгүй болжээ. Би ч гэсэн сүүлийн даргаа барж гинөө. Ном унших гэхээр 2-3 мөрөөр давуулж уншаал. Тооны хичээлээ хийж яснаа физикийн тамбай холиод бичгсэн сууж байхыг яана. Тэмүний чи гэрлээтэй үерхээж би бас ойртоод очихоор нэрээ мартчиход байна штэ. Өмнө нь очиод зөвгөө шиг дүгнээд далтайш. Тэмүний энэ үгийг сонсоод найз нь тэгдэм бэлээ гэсэн байртай нэлээ. Алсад Сүнжид багш явж байгааг олж хараад Тэмүний царай ууртай болчихлоо. Ээжигээ хувийн сургууль шилжүүлнэ гээд байхад зөрүүдлээр байгаад энэ оч цогцолбортоо үлдснээ бодохоор уур хүрчээ гэж тэр хэллээ. Намайг ч гэсэн англи руу сургуульд явуулна гэсэн. Сэлэнгэ багш байсан болохоор би бас л үгүй гэж гүрээсэн. Одоо бодоход явчихдаг л ээж. Гээд Бэлгүүн шүүр салдлаа. Тэмүнд харин би өөр сургууль руу шилжчихсэн бол гэрэл битээр дайралтахгүй нэ шүү гэх бодол орж ирээд очоос яваагүйдээ олж урахлаа. Тэмүн гэрлийг бодож бас Бэлгүүний дурлалыг хаяа нэг санаж ганцаараа инээж гүйрч суусаар орой болголоо.
Тооны даалгавар нь бараг л хэвээрээ. Ердөө ганцхан бодлогоо бодож амжижээ. Энэ мөчөд аав ээж хоёр нь зочны өрөөндөө суугаад хүүдээ санаа зовнон ойрдоо нэг л биш гэлтэж суув. Хүүтэйгээ чи ярилц, би ярилц гэж бээн рүүгээ түлхэн удаан маргалаа. Эцсийн эцэст эрэгтэй хүүхэд ээжтэйгээ амь нэгтээ хамаг юмаа чамд ярьдаг шүү дээ гэж зүтгэсээр аав нь дийллээ. Тэмүүнийг гэрлийн тухай мөрөөдөлтөө өмнө сууж байтал хаалга онгой. Миний хүү яагаа вэ? Ойрдоо нэг л гонцгор болчихсон байх чинь. Яагач вэ? Хүүгээ хэг хийтэл ууртай хариулахад ээж нь цочлоо. Тэгснээ хэсэг зуур бодоод хүүдээ улам ойртоод хэллээ. Арай нөгөө бэлгүүн чинь миний өргөс үнтэй бүүз өмсчихв. Энэ үгийг сонсоод Тэмүн үнэн голоосоо үзэн ядсан харсаар зориглоо. Ээж нь хувцсны шүүгээр нь харангаа цааш ярьж хүүгийнхээ зэвүүцэн харцыг анзаарах шинжгүй. Аав ээж хоёр нь хүүдээ мөнгө зарахгүй бол өөр хиндэ гэх вэ? Маргааш гадуур гарах уу? Гэлээ. Тэмүний төвчээрийн дээд хязгаар зад татагдлаа. Шүүгээр рүүгээ ухс хийж очоод гутал хувцаа газар руу авч шидэн мачимдаж эхлэхэд нь ээж нь гайхлаа. Би энэ бүх эрэ мэран давагч үзий ядж гин гэж тэр хашгирлаа. Юу гинэ? Би чам дандаа ориг хувцас авч өгдөг шүү. Битгий давраараа хөөмн гэд ээж нь хариуж шаарлахад аав нь гүйн орж ирлээ. Хоёулангын зэрэг аргадах гэж самгардаж байснаа эхнэрээ суугдаж чирэг шахсаар бушуухан гарлаа. Тэмүн ууралсандаа гар хуруун чичрэн сууна. Унтлахын өрөөнөөс ээжийнх нь энэ хүүхдэд чинь би нэг ч удаа хямд хувц авч өгч үзээгүй. Тэгэхэд яаж байгаа? Химэн цамнах дуултна. Тэмүн өмнөө унсан цамцыг аваад хаан руу хамаг хүчээрээ чулуудлаа. Сурагчид хуралдаж байна. Ангиар дүүрэн маргаан шууган нэгнийхээ үгийг эсэргүүцэж байгаа эсвэл дэмжиж байгаа нь бүү мэд. Ваа хэмээн сунжруулан орлоно. Зарим нэг нь шүглдэж ч үзнэ. Дарга наран туяа ангийг чимээгүй болох гэж хоолоогоо сөүтл хашгирах боловч тоох хүнгүй. Харин бэлгүүнийг суудлаасаа босч ирэхэд чимээ намтлаа. Бидний юу гэж очиж байгааг бид бүгд сонсон биз дээ. Энэ насгар багшаа саллан дээр гэхэд зэвүүцэж эгдүүцсэн сууд үгийг нь таслан босч ирлээ. Бэлгүүн чамд хүн чанар гэж байна уу? Гэж хашгираад бараг л ойлгох нь уу гэлтэй. Хүүхдүүд дахиад л шугалтлаа. Эхийнх нь бэлгүүнийг дэмжиж орилж байх нь дуулна. Энэ багшийг солихыг хүссэн өргөх ч барий гэж бэлгүүнийг хэлэхэд сувд аргаа барсан байдалтай толгоос ихсэрлээ. Наран туяа самбарын өмнө гүйж гараад та нар болил доо. Урд нь бидэнд уран зохиолыг хэн ийм гой заадаг байлаа гэж чанга дуугаар хашгирсан ч орилдооныг зогсооход өчөөхөн ч нэмэр өгсөнгүй. Чи дуугаа олчихсан бай да. Хийхэг коммунист царилчаад гэж нэг хүү хашгирлаа. Чи өөрөө ангиас гарчихсан бай гэж дарга хариу барьлаа. Тэмүн босч ирснээр хөөхтүүд арай хийж овон цуван чимээгүй болцгоо. Багш хүн сурагчтайгаа төдийгүй багаж хэрэгсэл техниктэй харьцах чадвартай байх ёстой. Энэ хүн чаддгүй. Үлгэр жишээж байдлаар хувцсаж бие авч явж сурагчтай хүндэтгэх ёстой. Энийг бас чаддгүй гэж тэр асуулаа. Ангийн хүүхдүүд нам гүн боллоо. Тэмүн буцаад суудлал руугаа дөхөж явахдаа гэрлийн маш хорсолтой харцтай тулгараад хэрт хийв. Үнэндээ бол гүн зочролд орчихлоо. Хэлсэн үгээ буцаагаад авчихмаар гэвч болохгүй. Бэлгүүн чанга дуугаар хашгирч маргаж байхаар санал хураая гэлээ. Яг энэ мөчтэй зэрэгцээд сүнжэд багш хаалгаар уйрлээ. Хагас нээлттэй хаалганы өмнө ирээд сэм чагнах гэсэндээ биш орилж чаралж байгаа сурагчдаа юу хэлэхээ цэнэж бодох гэсэндээ төр зогслоо. Тэгээ санал хурааж энэ насгар багшийг зайлуулъя гэж цэнгэл хашгирлаа.
Хүүхдүүд дуу дуугаа авалцсан зайлуулъя, явуулъя, өргөх бичгээ өгье гэж хашгиралтна. Багшийн нүдийг нулимс бүрхлээ. Яахаа шидэж ядаж байснаа түргэн алхан холдлоо. Нүд дүүрэн нулимс хилэлдснээс өмнөх газар бүдэг бадаг. Яаж гадагшаа гарснаа ч мэдсэнгүй. Гадаа бороо орж байгааг үл тоон сургуулийн өмнөх сандалд лаг хийтэл суулаа. Би гэдэг яас үүлэн үртэй амт юм бэ? Бүх зүйл дандаа буруугаар ирэх юм. Хотын гой сургуульд хөөхөн хүүхдүүдэд хичээл заасан гэж мөрөөдсөн. Бэллээ. Гэтэл ийм ангитай учирч хатаг гэж гутралд автан суулаа. Бороо асгарч багш суусаар л хувцсан нэвтэн орсныг анзаарах сөхөөгүй уйлсаар л бороо гинэт эхэлсэн шигээ гинэт зогсож болж мөрж ирэглээ. Гутралд автан сууж буй сүнжид багш руу нэгэн хижээл эмэгтэй хурж ирээд би чамайг цонхоор харж байснаа ярилцъя гэж саналаа. Номын санж сүрэн гэдэг хүн гэлээ. Сүнжид багш сандран цонх руу эргэж харлаа. Яадаг үлээ? Баахан хүн цонхоор харж борон цудаг галзуу мэдрэлээр шолцоосон бах та гэлээ. Энэ усан бороноор хэн л хараа гэж хэмээн сүрэн түүнийг тайвшрууллаа. Би чиний дааж авсан ангид усыг заасан бага ангийн багш ногоомаа. Би өдөөд ажлаа хөнгөлөх гээд номын санж болсон ухаантай юм. Ингэж ярангаа сүнждийг дотгош хөтлөн орууллаа. Номын сангийн арын мөрөнд норлон хувцас хатаах зураа хоёр багш удаан хууч хөөрлөө. Уг нэг чөлөөтэй сэтгэдэг өөрийн гэсэн бодолтой хөөхөн хүүхдүүд гэж сүрэн шавнараа магтана. Хүүхдүүд маань намайг хүлээж авахгүй байна. Ямар сайндаа л усан бороонд усан нүдлээ сууж авах вэ? Гээд сүнжид дахиад л уйлчихлаа. 10-ын ангиас сургуулийн захиргаанд гаргасан өргөх бичгийн тухайд сугар эрхлэгч хүүхдүүдтэй бэлчлэн уулзаж ярилцах нь зүйтэй гэж шийдэв. Тэдний буруу гэдгийг нь хэрхэн ойлгох вэ гэдгээ бүтгэн хоногийн турш тунгааж юу хэлэх, яаж ярихаа ягштал бодлоо. Эрхлэгч цонхтой цаг тааруулан 10-ын анги руу ороод сурагчид руу нэг бүрчлэн харж нааш цааш хэсэг хөлглөө. Нэг асуулт байна. Бүгд энэ өргөх бичгтээ санал нэг байгаа юу? Гэж түүнийг асуухад бэлгүүн бослоо. Олонхын санал гэдэг чинь бүгдийнхэн санал үсттэй гэлээ. Хүүхдүүд би л ав дэмжижсэн, ихэнх нь дэмжсэн штэ гэх зэргээр амандаа шууглаа. Эрхлэгч 25 сурагч зөвшөөрч 6 сурагч эсэргүүцсэн болохыг сонсоод дахиад л бодол болон анги дундуур алхлаа. Тэгснээ ярьж эхэллээ. Би нэг зүйлээр жишээ татъя. Үндсэн хууль, сонгуулийн хууль гэх зэрэг амин чухал хуулинд өөрчлөлт оруулахдаа их хурлд олонхын судалтай намд ангаараа шийддэггүй. Ганц судал арай хийж авсан намыг ч сонсдог. Бүр огт судал авч чадаагүй намуудаа ч санал авдаг. Тэгэхээр амин чухал асуудлыг бид олонх гээд дангаараа туйлширч шийддэггүй байх нь. Ангийн багшийн тухай асуудал бол сурагч бүхэнд хамаатай амин чухал зүйл. Энд цөөхөн саналж үнэтэй. Сугар эрхлэгчийн энэ үгийг сонсоод хүүхдүүд бодол давтан чимээгүй суулаа. Бэлгүүн дахиад л босчирлээ. Тэгээд бид цөөхөн шийдвэрийг даах байсан болж гинэ үү? Гэж асуулаа. Сайтар тунгаан шүүж хэлэлцэх ёстой байсан. Жишээ аваад үзье. Өргөх бичигт сүнжид багш сурагчтай хүндэлдэггүй үлгэр жишээчээр хувцлаж бие авч явж чаддаггүй гэжээ. Багш эртээ эндүүдээгүй хувцастай иржээ суудаа би юу? Тэмүүн чи хариул да? Гэд эрхлэгч түүн рүү ихтэж харлаа. Тэмүүн босоод тэгсэн удаа байхгүй. Гэхдээ завгар муутай хувцалдаг гэж муухан дугарлаа. Эрхлэгч багш хичээлдээ үсээ самналгүйгээр иржсэн тохиолдол би юу? Цэнгэлээ чи хариул да? Гэлээ. Цэнгэл босч ирээд үсээ самналгүй иржсэн тохиолдол нэгч байхгүй.
Гэхдээ үсээ нэг их гоё стилтэй засуулдгүй шүү дээ. Гэснээ эрэгтэй хүүхэд шиг ар зайлгаж зассан толгоогоо маажлаа. Эрхлэгч царайгаа төв болгоод багш үлгэр жишээж хувцлах ёстой гэсэн дотоод журмын заалтыг Дольче Габбанагийн хослол өмсөөд Кристиан Диорын салонд үсээ засуулах ёстой гэж эндүрч болохгүй гэж нухацтай хэллээ. Сурагчид дуугүй сууцгаана. Эрхлэгч цааш нь та бүгд хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах гэж байгаа ирээдүй хойч үе. Хүмүүнлэг байхын тулд хүн чанартай байх ёстой. Сүнжид багшийн нөхөр нь нас барсан. 2-2 оюутан хүүхдийн сургалтын төлбөр хувцас хоолонд гээд бүхнийг ганцаараа үүрч яваа эмэгтэй гэдгийг бодоорой гэлээ. Хүүхдүүд шуугаад явчихлаа. Яана, нөхөр нас бараад удаж байгаа юм уу? Манай аав ээж хоёулаа ажил хийдэг хэрнээл ганц ахын сургалтын төлбөр өгөх гээд бүх асуудал болдог штэ гэх зэргээр хоорондоо ярилцсан. Бид дэндүү хүн чанаргүй ажиллажээ. Нөхөр нь нас барсныг асууж мэдээд багштай туслах байтал ажлаас нь хөөлөхгээ сууж байдаг гэж нэг хүү хэллээ. Эрхлэгч цагаа хараад за хүүхдүүдээ сайн тунгаж байж шийдээрэй ингээд хаалга руу зүгэдлээ. Хүүхдүүдийн дийлэнх нь өргөх бичгээ буцааж авах нь зөв юм байна гэж шуугилцаар хоцорлоо. Тэмүн хажуу тийш хараад гэрлийн маш заналтай хацтай тулаад дахин хэрт хийлээ. Совд гэрэлтэй цуг сургуулийн үүдний сандалд суужээ. Хүнээс гарахгүй авир гаргаад байгаа хүүхдүүдийг шүүмжлэн ярилцаж байснаа дуугаа хураацгаав. Өөртөө хотын соёлтой мундаг хүмүүс гээд итгэчихсэн. Хэрэг дээрээ ширэнгийн сармагчнаас 7 дор гэж бодсноо совд хүмхийгээ зуулаа. Тэмүн бас юу вэ? Ухаантай хүүхэд байтлаа гэж совд хэллээ. Тэмүн гэхийг сонсоод гэрлийн царай ууртай болчихлоо. Ухаантайгаа хатта гэж ууртай хэлхийг нь сонсоод совд эгтлэн сүрхий харлаа. Хоёр охин нэлээд удаан ярилцаж байснаа багшийнхаа сэтгэлийг засах хэрэгтэй гэдгээ санацгаагаад сургууль руу буцаж орохоор шийдлээ. Охид багштайгаа ярих тусмал сэтгэл нь сэргэж байгааг анзаарлаа. Сэтгэл засах хэн нэгнийг хүлээж суусан гэлтэй. Совдаас сургууль дээр болдог сагсан бөмбөгийн цомын тэмцээнд холмог баг ордог. Бас багш нь заавал тоглох ёстойг сонсоод сүнжэд сэтгэл хөөрчглөө. Багш нь 1-р зэрэгтэй тамирчин шүү дээ гээд хашгирчмаар. Хоёр охин багшигаа инээлгэж чадсандаа баяртай суув. Гарахтаа совд шинэ багш минь тэгтлээ сэтгэл санаагаар унчхаагүй юм байна гэж санаа амарлаа. Багш харин ангидаа үлдээд улсын аваргад толгож явсны хэрэг юу бэлээ? Тэр тэмцээнд нь л хичээ байз гэж бодлоо. Багш цонхоор харан бодолд автлаа. Ганцхан секундын хугацаа үлдээд байхад 9 дугаартай сүнждийн шидэлд амжилттай болж багтай хожил авчирч байх юм. Ангийнхан түүнийг бүчиж аваад баяр хүргэнэ. Тэмүн бэлгүн хоёрч багшийнхаа гараас өвгдээд дэвхцэж байна. Хүүхэд шиг мөрөөдөж суугаагаа гинэт мэдээд өөрөөсөө иччихлээ. Хоёр хүү ангидаа бүхэл сургуульд нөлөөтэй. Тэднийг л эзэмдчихвэл та ангиа дагуулж чадна гэх эрхлэгчийн үг чихэнд нь сонсогдлоо. Инхийн тулд та супер багш байх ёстой гэж хэлснийг нь бодхоос хизээж бүтэхгүй мөрөөдөл гэмээр. Сүрэн багш зөв залаад явбал хөөхөн хүүхдүүд гээд байсныг нь бас бодлоо. Бэлгүүний аав цагдаагийн том дарга хүүхдээ анхаарах зав огт байдаггүй. Бас хойд ихтэйгээ таардаггүй нь хүмүүжүүлэлт нь нөлөөлдөг гэж ярьж суусан сүрэн багш нүдэнд нь харагдлаа. Цонхны цаана одод төгсөн өдрийн тэнгэр мэлтийн наан харагдах дэлгэц дээр миний ертөнц гэсэн нэртэй блог гарч ирсэн харагдана. Товчлуур торчгонон дэлгэц дээр нэгээр үг нэмэгдэнэ. Тэмүн компьютерийн ард суугаад блогтоо нийтлэл бичиж бас бодолд дарагджээ. Хүслэн дүүн түүний өрөөнд орж ирээд ах руугаа хөөхөн инээлээ. Ах дүү хоёр яг л том хүмүүс шиг сэтгэлээ уудлан ярьж эхэллээ. Та яагаа блог бичдэм бэ?
хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй үстэй. Би таны блогийг унших дуртай. Бурхан. Ахын шүтэн бишрэгтэй болж байгаа юм байна л да. Танаа шинэ аш муухай юм уу? Та блогтоо муу гэж бичсэн байлээ. Тийм ч муухан биш байхаа. Тэгвэл сайн хүн гэж бичилдээ. Тэмүн хариуд нь хэлэх үг олцсонгүй. Ээж нь орж ирээд дүүг нь унтуулгаар хөтөлж гарлаа. Тэмүн өмнөх дэлгэц рүүгээ эргээд дахиад л бодолд дарагдлаа. Гэрлийн зандалтай харц харагдана. Чи шинэ охинтой үрхэж гэж ятгаж байгаа найзынх нь үг сонсогдлоо. Одоо энэ охин надтай хизээч үерхгүй гэж тэр бодлоо. Бүх зүйл өнгөрсөн. Бүх юм утгагүй гэж бодхоос уур нь учиргүй хүрлээ. Бэлгүүн өрөөндөө суугаад зулаа руу залгаж байна. Дуудаж байтал тасалчихлаа. Дахиад хэд залгавал тэр бүрт өмнөөс нь тасалж бэлгүүн санаа алдлаа. Мессеж ирэх дохио дуурахад инээгээд нээж харлаа. Одоо ярих боломжгүй байна. Маргааш салгаарай гэж бичжээ. Бэлгүүний нүдэнд зулаагийн хөөрхөн инээсэн дүр төрх харагдаж царайд нь инээд тодроод орон дээрээ дээш харан гараа алдлан хэвтлээ. Түүн шиг аз жаргалтай хүн хорвоод үгүй. Хаалга аяархан тогшгод хуугийн царайд туяарч байсан бүх гэрэлгээгээ унтарлаа. Хойд ихэн шагаагаад бэлгүнээ аав шин чамтай ярих гэж чадахгүй байна. Чиний утас байнга яриад байна гин. Оройтно гэж юм шүү гэлээ. Та хоёрын ороодох надад ямар хамаатай гэж хүү уурлаа. Хойд ихийн царай ховсхийж бийж гисэн уурлаж чадна гэх шиг заналтай боллоо. Чи яхаараа дандаа ингэж архирч яадаг хүүхэд вэ? Би чамд ямар гэм хийсэн? За. Хийсэн гэмээ мартчихж гин. Чи миний эцгийн толгойг эргүүлээгүй юу? Чамаас олж өвчтэй ээж минь сэтгэлээр унаагүй юу? Чи миний ээжийн толгой залгаагүй юм уу? Бэлгүүний гар салгалан ухаан мэдрэлгүй болсон харагдана. Хойд ихийн царай айсандаа ухаа цайжээ. Тэр өөрийн ирэхгүй гарчгүй лээ. Чи миний ээжийн үхэл буруутай. Чи миний ээжийг алсан. Цагдаагийн хурандагийн залуухан гэргий унтлагын өрөөндөө орж хаалгаа хаагаад чихээ дарах боловч дагвар хүүгийнх нь чи миний ээжийг алсан гэх заналтай үг сонсогдсоор түүний нүднээс нулимс асгарч анцгандаа нялсан нүглийн хар өнгийн бодгийг урсах нь залгуу бүсгүйг аимшигын киноны шулмын дүрд зориуд хувилгах гэж зүтгэх мэт ажээ. Ангийн цонхоор өглөөний нар тусч намрын тэнгэр зэлэн. Сүнжид багш хичээлээ эхэлж хүүхдүүдээ дэвтрээ гаргаарай гэж хэллээ. Энэ багшаас лош гэрэл намайг үзий ядсан гэж Тэмүн бодхоос уур нь хүрнэ. Багшийн үг хэл, үйл хөдлөл бүгд зөвүүтэй санагдана. Тэмүний хувьд бүх зүйл дууссан, бүх зүйл утгагүй. Гэрэл түүнтэй хизээч үерхэхгүй, түүн рүү хизээч инехгүй. Тэмүн үнтэй ганган уцаа гарган дэлгэцийг нээснээ өмнөө ууртай хаялаа. Сүнжид багш самбарт дэ насаг доржийн амьдрал уран бүтээл гэж бичээд эргэн харлаа. Монголын шинэ үеийн уран зохиол хэдийнээс эхэлдэг вэ хүүхдүүдээ гэж асуулаа. Наран туяа гараа өргөөд 1921 он ардын хувьсгалаас эхлэн багшаа гэлээ. Зүйтэй. Багшийн энэ үгийг сонсоод бэлгүүн амаа морайлглаа. 21 он яг шинэ үеэж харагдаач хуучин санагдаад байх юм гэж хэлэх нь багшийг үл тоож дарамжилсан өнгөтэй. Совд дүрсхийн уурлаад бэлгүүн чи болооч гэлээ. Тэмүнч энэ маргаанд оролцмоор санагдлаа. Цагаандаа гарч тааралцсан болгонтой хэрэлдэж сөргөлдсөн ч яах вэ гэсэн бодол тархийг нь сээчих шиг. Тэмүн хөмхийгөө зуугаад бид 21-р зууны хүүхдүүд яхаараа заавал 1921 оны улирсан баларсан үеийн зохиол унших ёстой гэж гэлээ.
Энэ хариулт багшийн хувьд санаанд багтамгүй зүйл байлаа. Яадаг вүлээ? Эн чинь агуу их нацагд орч шүү дээ гэж Сандмент хэллээ. Таны хувьд агуу юм биш. Бид сонирхдаг шүлэг зохиолоо уншиж судлах эрхгүй юу? Гэсэн Тэмүүний үгийг эсэргүүцэн өмнөх охин нь босчирлээ. Тэмүү, чи тэгээд хипхоп дуугаа яруу найраг гэх гээд байгаа юм уу? Гэхин тэр. Хажуу игнэний хүү охиныг эсэргүүцлээ. Чи дут гэд хэрүүл эхлэх шинжтэй. Тэмүүн өөрийнхөө үзэл бодлоо хамгааллаа. Яагаад хипхоп зохиол биш гэж? Яхаараа багшийн шүтгэн нь яруу сайхан болдог. Бидний сонирхтог нь хогнош болох ёстой гэж. Энэ асуулт ангийг шууд л хоёр хуваачихлаа. Хипхоп бол зохиол биш. Үгүй зохиол мөн. Тэмүүний зөвөө надад л таалагддаг. Хипхоп дууны үг амьдралын үнэн л байдаг үсттэй. Гэх зэргээр хүүхдүүд маргалдаад ухаан жолоогүй. Ангиар дүүрэн дуушгүй болж байтал хаалга онгойн захирал орж ирлээ. Хүүхдүүд захирлын орж ирснийг анзаарч босов. Захирал хамартаа баас наачсан юм шиг ярван хэмсаажээ. Юун шуугаан бэ? Таавга хичээл орж байна уугүй юу? Багш хэлэхүүгээ олж ядаж уулга алдаж ээрлээ. Хүүхдүүд мэтгэлцэж байна захирлаа. Ингэж мэтгэлцдэг юм уу? Барагтайхан байгаарай. Та ихэд гудамжинд байгаа хулгайнууд биш шүү. Захирал чимээгүй зогсож байгаа хүүхдүүд рүү ууртай харсаар иргэнэ. Багш руу бүр 7 дор муухай харц чулуудаад гарч явлаа. Суугар гэж нэг юм сайн багш гэж зүтгэсээр байгаад авсан. Энэ амтных нь байж байгаагээ. Хүүхдүүд ээж чимээгүй суулгачих чадлаггүй таарчихсан мас шивдэ. Химэн захирал амандаа өглөн хонглоор алхлаа. Эрхлэгчийн дотоод тутас дуугарч захирал дуудлаа. Боловсролын яаманд явуулах элдв тайлан гярхандэ гэхээс сугрын уур хүрлээ. Тэр эрхлэгчийн гол үүрэг бол хэрэгтэй хэрэггүй бичиг цаатаа нотолдох биш. Багш нараа хөгжүүлж ажиллаа хийх болоцоогоор хангах явдал хэмээн захиралтай төр тар хийж байдаг хүн билээ. Захирал түүнийг ууртай хямсгаар өгтлээ. Надад бас сонсох чих байд юм шүү гэж захирлыг хэлэхэд сугрын уур дүрс хийлээ. Ховоор ажил хэрэгээ явуулахгүй гэж та хоёр хатуу тохиролцсон санагдана. Хов биш мэдээлэл байна надад гэд захирал хэрэлдэхээр ухсхийн босч ирлээ. Сургуулийн захиргаанд 10-ын анги өргөх бичиг барьж байхад яагаад нуун дарагдуулдаг вүлээ? Гэж тэр хашгирлаа. Сугарч бас уурлаа. Энэ бол эрхлэгчийн шийдчих асуудал. Хүүхдүүд нэгийгээ дагаж төөрөлдсөн байсан. Өргөх бичгээ буцааж авсан гэж хэлэх нь эрс шийдмэг. Захиралч мөчөөгөө гөгшинчгүй. Хөдөөний муу амтныг чинь анги нь хөлөөн зөвшөөрөхгүй байгаа юм шүү. Хөдөөний амт гинэ. Та өөрөө чорын эдэн жилийн өмнө архангаагаас ирсэн хөдөөний амтаа. Би ч хөдөөнийх. Захирал хэлэх үггүй боллоо. Эрхлэгч онсон цохилтыг өгсрүүлж хийснээр тооны харьцаа 2 тэг боллоо. Захирал уурандаа багтраад өөрийгөө хянах чадваргүй болж 2 гарын салгалан чичирч харагдана. Яг үнэндээ бол хүндэлдэг багшийг нь хөөжгсөн болохоор хүүхдүүд адраад байгаа. Юу гинэ? Та мартсан бол сануулад өгье. Сэлэнг багшийг та авчсаар байгаад явуулсан. Галдан багшаар хүүхдүүдийн дуу хоолойд даруулах гэсэн. Түүнээс ч болоод ангийнхан босдог болчихсон. Худлаа юу? Гэхийг сонсоод захирал түнтийсэн улаан юм болоод багтар шунахнуу гэмээр харагдана. Тооны харьцаа 3 тэг болжээ. Чи бүр надтай ингэж тэрсгтээрээ тулсан уу? Тийм виви. Тэрсэллээ гинүү яан дураараа бол. Бодит үнэн чинь л энэ. Эрхлэгч хаалга нилээд хүчтэй саваад гарч одоход захирал уурандаа багтарсаар хоцорлоо. Муу юм чи юу гэнэ вэ? За гайгүйтэй чамайг. Хинийн дэлхий харнаа гайгүй. Гэж захирал занаж зөвхөн уурандаа салгасаар хоцорлоо. Совд гэрлүүгээ алхаж явлаа. Би ямар тэнийг юм бэ? Тэмүүнд сайн. Тэгсэн хэрнээ өрсөлдөгч охиноо үзэн ядах байтал найзлаад тал засаад л бүр хоёуланг нь нийлүүлэхгээ гүйчж мэдхнэ гэж төөнд бодогдлоо. Бодолтой болоод өмнөөсөө ирж явсан хөгшнийг мөрөгчөг шахаад уучлалт гуйлаа. Гэрэл балиар зөвөн хүүхэд гэж Тэмүүний хэлсэн шүү дээ
үзэн яддаг басан гэсэн үг. Бүр их үзэн ядаасаа гэж өөрийн ирэхгүйг бодож авсан байлаа. Совд өөрөөсөө хичээд ингэж муухай санаа гаргаж болно гэж үү хэмээн өөрийгөө зэмлэлээ. Тэмүн, чи яагаад заавал гэрэлд хайртай болж байгаа юм бэ? Би чамайг бүр жаахан байхасаа 5 дугаар ангиасаа л мөрөөдөж чамайг гэж санаа зовж хайрлсан. Ганц чихэр олдсон ч барьжгүй байхад гомдмоор хэдхэн хоногийн өмнө анх барааг нь харсан охиндоо хайраа өчгөж болно гэж үү? Ингэж бодхоос совд уйлмаар. Амьдрал яасан шудраг бос юм бэ? Совд их зөмнөөсөө гэрэл ирж явааг хараад сандарчихлаа. Яана, гэрэл ирж явна. Муухай юм аа. Энэ охин найзаа гэж надад итгэж байхад би ингэж могоо тодорлоод элдвээ муухай юм бодож явах гэж. Совдаа, чи ямар муухай юм бэ? гэж өөрийгөө зөвхлөө. Ороо минь совдаа, чи хаашаа явж байгаа? Найз нь гэрлүүгөө явж байна. Гэрэл найз руугаа хараад шоолон инээлээ. Хөөхөн зайлган инээдтэй, сайхан сэтгэлтэй, сайн хүн гэж сууд бодож амжлаа. Өнгөрөөд явчихсан байх штэ тэгвэл нөгөө юу би өсч орох санаатай л гэрэл дахиад л инээснээ хамт алхлаа. Совд төрөөнд бодож байснаа санахаас яс хавталцах шиг болно. Дахиж хизээч ийм муухай бодохгүй гэж тэр өөртөө дахин тангараг өргөж явлаа. Гэрэл дэрэгдэн инээж тооны даалгавраа хүчрэхгүй байгаагаа ярин алхана. Яриа, инээд бүх зүйл нь хэрэггүй тунгалаг. Сүнжид багш номын сан руу гүйдэг ажилтай боллоо. Энэ сургууль дээр түүнд ойр татна хондож байгаа ганц багш бол Сүрэн. Төшиг нөмөртэй нэмэгтэйтэй ярихаар сэтгэл онгойчих шиг болно. Тэр орох бүртээ яа хараагүй энэ хүүхдүүдэд нэг учир байна гэж хэлнэ. Нэг орой Сүрэн багш ярихаар шийдээд санаа алдаад хов ярьсан болчих байх та гэснээ нэгэн түүхийг хуучилж эхэллээ. Энэ ангийг Сэлэнг гэх нийгэм судлалын залуухан багш их сайхан авч явж байлаа. Хүүхдийг нээлттэй чөлөөтэй сэтгүүлдэг сайн багш. Хүүхдүүд ч багштай ам. Нэг удаа ардчлал сэдвээр мэтгэлцээ явуулсан дээр нь хүүхдүүд хэтэрхий нээлттэй ярьчихсан юм. Олон багш хэдэн ангийн хүүхдүүдийн нүдэн дээр мэтгэлцэн сургуулийн дотоод ардчлал сэдв рүү халтарч янжин захирлын захиргаадалд тал тохой татдгийг хүртэл хүүхдүүд шумжилсан. Энэ явдлаас болж Сэлэнг багшийг захирал хяхаж гойчилж эхэлсэндээ багш аргаа барсан. Шалахгүй зүйлдээ захирлын тушаал уншиж шат ахиулсаар нэг л өдөр халчихсан. Хүүхдүүд бослог гаргах төгснийг хөөн туун гэж айлгасаар нам дараад өнгөрсөн. Дараа нь ангийг галдан багшийн хатуу гарт өгч хүмүүжүүлэх гэж муухарсан жинхэнэ бослого тэмцэл авчирсан. Тэр багш хүчрэхээ болоод хаяа давсны дараа чиний гарт ирж байгаа ангидаа хүмүн гэлээ. Сүрэн намын сангаа тойруулж хараад манай сургуулийн хаана хүртэл чихтэй. Багш нарын өрөөнд болсон яриа захирлын чихэнд хормын дараа л хүрчихдэг юм шүү. Амц урав да гэж анхаарууллаа. Сүнжид багш тийм байхаа гэд бодол боллоо. Номын сангаас гарч явахдаа зүгээр нэг өнгөц үзэн ядалт биш гэж мэдээд байсан юм аа гэж өөртөө хэлж явна. Тогтчул сайтай хүн цөөтэй кафед бэлгүүн суужээ. Хаалганд зөөсөн гэлгар унжуурга жигнэх бүр өндөсгөөж өөд рүү харна. Зулааг адтай энийгээд оржиж байгаагаар төсөөлөн бодож догдолж байлаа. Мөрөөдөлдөө автчихсан сууж байтал хүлээсэн охин нь өмнө нь зогсож байлаа. Бэлгүүний давхийн сандралд орохыг хараад зулаа доогтой мушийн. Чи яас их утасдаг хүүхэд вэ? Шүүн ч онтуулахгүй юм гэлээ. Бэлгүүн димээл энийгээд бити хүүхэд гэж дуудаад байл да гэж гуйлаа. Хичээл нам сайн уу? Сайн ч гэждээ. Хичээл харах гэхээр л чи бодогдоод болохгүй юм. Пөөх өөр яаж юм? Хаана ингэж хүүхэн хошгоруулсарсан хүүхэд вэ? За,
Хошгруулаагүй хашгруулж байна. Бэлгүү мөчөөгөө өгөхгүй хариу тоглоом хийсэн нь Зулаа таалагдж байгаа бололтой адтай нэлээ. Охин уулзаж байгаадаа үнэхээр жаргалтай баяртай байгаа нь илт. Хоёул чимээгүй болж өмнөөсөө харан сууж байснаа хүү улаачглаа. Зулаа дахиад шоолж инээдээ барьж ядна. Бэлгүүн зөөгчийг дуудаад найз охиноосоо ямар хоол захиалгыг нь асуулаа. Ном аавна гээд ээжтэй худлаа ялж авсан мөнгө чинь хоолнд хүрэх юм уу? Ингэж Зулааг асуухад хүүгийн царай хувьсхийн гунигтай боллоо. Миний ээж нас барчихсан юм аа. Уучлаарай Бэлгүнээ гээд Зулаа хүүгийн гараас барьлаа. Ээжигээ бодоод уйлж шахаж байгааг нь харж бодлогогүй үгэндээ үнэн сэтгэлээсээ харамслаа. Бэлгүнээ, миний ч гэсэн аав одоо байдаггүй маа. Чи чинь аав хуйлж гээд байгаагүй лүү? Зулаа бас нэг худлаа хэлсэндээ гинэт сандраад сандралд орчихлоо. Би тэгж хэлээгүй. Ээж л хуйлж гэсэн штеп. Би буруу ойлгосон юм байна. Аав чи насаараа дуудаж байгаа юм уу? 5 жил болчихож. Ээж минь харин 3 жил болж байна. Ингэж хэлээд Бэлгүүн дахиад л уйлж төглөө. Зулаа гарыг нь натхан инхрийлж суув. Айдалхан хахтал үдсэн болохоор бинээ чин зүрхээрээ ойлгож буйна. Охины хамар шархирах шиг болж аав нь санагдлаа. Хайртай аавынхан дүр төрх нүдэнд нь тодроод цамтнаас нь гардаг үнэр ханхлах шиг болоод уйлмаар. Аавынхаа цэнхэр мотоцикл дээр эгчтэйгээ гурвалж сундлаад жимсэнд явдаг байснаа бодлоо.